Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатруу гэдэг. Би Phoenix Academy-гийн үүсгэн байгуулагч, Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, менторхон байгаа. За өнөөдөр би өөрийнхөө талаарх товчхон танилцуулга мэдээллийг хийсэн бичлэг хийхийг хүссэн юм аа. Намайг баяр сахны Шатруу гэдэг. Би одоогоор 18 жил Европт амьдарч байгаа. 18 жилийн хугацаанд ихэнх жилүүдэд нь бол Польш улсад амьдарсан байгаа. Анх Польш улс руу дээд мэргэжил их сургууль сурахаар явж байсан. За Польш улсдаа 1 жил Польш хэлийг сураад 2 дахь жилээс нь олон улсын харилцаа гэдэг мэргэжлэр Польшийн Вроцлав хотод суралцаж олон улсын харилцаа мэргэжлэр дипломач мэргэжлэр мэргэжилтэн болон төгссөн. За сүүлд нь Варшавын их сургуульд Варшав улсад улс төр судлаач мэргэжлэр суралцсан хүн байгаа. За тэгээ ерөнхийдөө бол яад Phoenix Academy-г үүсгэн байгуулах хүсэлтэй энэ ажил руу зорж яваавэ гэх юм бол бага багасаа анх би 7-8 настай байхдаа ерөнхийдөө бол 6 настай байсан баха би. Тэр үедээ би өвлийн талаар бодож байсан. Яг чинь нэг өдөр ингээл кино үзчихсэн чинь тийм ингээл хүмүүсүүд тэгэл өөд болж гин тэгэнгүүт нь ингээл хавсан тэгэл оршуулдгийн байна гэсэн нэг иймэрхүү кино үзэл жоох хогт вау гэл бүр айчж байгаа байхгүй юу? Яна би хизээ нэгэн цагт ингээд өгөх юм биш тэ. Тэгэхээр ингээд намайг нэг авсан дотор ингээд хийгээд ингээд газар болчих юм биш тэ. Ямар амар юм бэ гэл жоох хогт ийм юм бодоод ингээд би бүр уйлжсэн байхгүй юу? Тэгээд л тэр үеэс эхлээд би бодож эхэлж байсан. За энэ амьдрал гэж яг юу юм бэ? Тэ энэ хүн гэдэг зүйл ингээд төрөөл үхээд байдаг. Энэ хугацааны туршид тийм ээ төрөөд өөхөх хүртэл энэ хугацаанд хүний амьдрал гэдэг зүйл ямар үн цэнтэй, ямар нарийн утга учир агуулсан зүйл байдаг юм уу, байдаггүй юм уу? Тэ бид нар энэ амьдрал яг яах гэж ирдгийг тэ бид нар ингэж ажлын төрлөө төрсөн юм шиг зөвхөн маш их ажиллаж байгаад стрессэж байгаад уурлаж бухимдаж байгаад нэлээ их зовж байж ингээд тэ энэ амьдралыг заавал үдэх ёстой гэдэг юм уу? Үгүй юм уу? Тэ яавал хүн энэ амьдралд ад жаргалтай, эрүүл саруул тэ сэтгэл хангалуун амжилт эд баялгаар дүүрэн тэ нэг гоё амьдарч байгаад явах боломж бас байдгийн болов хүн болгонд гэл жаахан хөвгт чинь ингээл ийм олон зүйлийн талаар л ингээд бодож эргцүүлж явдаг байсан байхгүй би багасаа. Одоо ингээд бодох нь ийм тэ тас бие түрээл ингээд эргүүлээд амьдралаа өөрийгөө ингээд бодоод харахад би юм жаахан байхаас ийм зүйлүүдийг бодчихсон байж тээ гэж бодоо. Хаяас өөрийгөө гас гайхах тохиолдлууд байдаг. Тэгтээ миний сониуч байдал энэ асуултыг тавиад энэ асуултын хариултыг олохыг маш их хүсэж байсан. Тэгээ маш олон жил янз бүрийн салбараар судалгаа хийж явсан л та. Тэгээ шашны байгууллагад орж үзлээ, христийн сүмд явж үзлээ. Тэгээ сүүлдээ хувь хүний хөгжил гээл олон номнуудыг уншиж тэгээд би яг ч юм багасаа бас юм ухаантай хүмүүсүүдийн хийсэн ярилцлага бичлэгүүдийг айгүй үзэх дуртай байдаг гэсэн. Тэгэл намтар үздэг ч юм уу те намтар кино докюментари үзэх ч юм уу эсвэл унших айгүй их тийм сонирхолтой байдаг байсан. Тэгээ сүүлдээ 13 настай байхдаа хинч намайг номын ор гэж хэлээг байхад ном худалдаж ав гэж хэлээг байхад өөрөө би тийшээ явж ороод ингээл өөртөө ном худалдаж аваад тэгэл тэрийгэл уншдаг. Тэгэл сонирхож яваад сүүлдээ Европ дээрээ их сургууль сурж байх явцдаа дунд нь ингээл бас энэ салбарын талаарх номнуудыг олж уншаал тэгж явж байтал бас далд тухамсар гэдэг зүйлтэй танилцаад сүүлд нь энерги сүүлд нь бүр бясалгал гэдэг зүйлс рүү татагдаж орж энэ зүйлсүүдийг би хийж сурмаар ингээд янз бүрийн сургалт конференц уулзалтууд явж орж ингээд
Тэгээ сүүлдээ өөртөө тохирох тийм гой бясалгалуудыг олж хийж эхэлж байсан. Тэгээ бага багасаа ерөнхийдөө бол миний мэдрэмж айгүй өндөр байдаг байсан. Зүн савн маш өндөртэй. Одоо янз бүрийн газруудын энергийг айгүйх мэдэрдэг. Нэг газар оронгууд би яг ч юм айц мэдрээд байдаг байсан. Зарим газруудад болохоор зүгээр ямар ч айц төрдөггүй байсан байгаа даа. Тэгээ бас хүмүүсүүдийн энергийг бас айгүйх мэдэрдэг. Зарим хүмүүсүүд бас би ягаад ч юм айхад идэг байсан жаахан багасаа. Тэр хүмүүсүүд надад ямар ч одоо айхтар сүртэй муу зүйл хийгээгүй байсан ч гэсэн ягаад ч юм би тэр нэг хүн таалагдахгүй байхаар тэр хүндөө би ойртмааргүй очмооргүй санагддаг байсан. Тэгэд ингээд би нөгөө одоо жоохон хөвгт чи хүн болгоныг л одоо бас ингэж над шиг харж мэдэрдэг байх л гэж боддог байсан. Тэгтэл сүүлд нь ингээд бүр том болоод ухаан ороод ирсэн чинь үгүй гэдгийг нь ойлгож эхэлсэн. Тэгээд тийм болохоор багасаа ерөнхийдөө энерги гэдэг зүйлс болоод надтай их ойрхон байдаг байсан байгаа даа. Тэгээд жоохон багасаа илүү эхлээд би бас юм эрүүл амьдралын талаар их судалдаг байсан. Одоо ямар нэгэн зүйлс одоо энд ч юм уу ингээл гэр бүлийнхэн маань ингээл энэ эрүүл шүү, энэ сайн шүү, энэ бие сайн шүү гингүүд тэрийг нь илүү их ингэж давуу хэрэглэх хүсэлтэй байдаг гэсэн айгүй их тийм эрүүл мэндэд анхаарал тавьдаг хүүхэд байсан. Тэгээд миний зорилго болох дээр бас тийм байсан л та ингээд энэ хүний бид нар ингээд ганц амьдарч байгаа юм бол эрүүл сарвал бас аз жаргалтай ингээд хийгснээ хийгээд хүрээсэндээ хүрээд ингээд өөрийнхөө амьдралыг хүснээрээ бүтээж байгаад ингээд харамсах зүйлгүйгээр одоо энэ амьдралаа одоо өдөх цаг маань ирэх юм бол үдэн шүү гэдэг ийм одоо зорилготойгоор багасаа амьдарч ирсэн байгаа да. Тэгээ ерөнхийдөө бол багасаа бас би өөрийн гэсэн ерөнхийдөө үзэл бодолтой, өөрийн гэсэн үзэл бодолтой айгүйх тууштай үнэнч хөөхд байсан. Хинч байсан армаг одоо ингээд энэ зүйл үнэн шүү, энэ зүйл одоо буруу шүү гэдэг ч юм уу юм янз бүрийн зүйлсүүдийг надад ингээд хэлж ярьж заримдаа тулах гэдэг тохиолдлууд байдаг байсан ч би ерөөсөө тэрэнд нь автдаггүй байсан. Дандаа өөрийнхөө үзэл бодлоор одоо шүүлтүр хийж энэ хүний хэлж байгаа үний юм уу биш үгүй юм уу гэдэг олон талаас нь ажиглал тэгж өөрөө ингээд эрх зүйлэн бодож сүүлд нь ингээд өөртөө юм одоо шийдвэр гаргаж өөрийнхөө үзэл бодлыг одоо аль зэг дээр нь зогсоох уу аль одоо үзэл бодлыг би өөртөө баримталж явах уу цаашмыг ч гэдэг юм уу нэг тийм өөрийн гэсэн тийм бие даасан ийм байр суурьтай одоо үзэл бодолтой хүүхэд байсан. Тэгээ тэр нь бол тэгж айхтар гэж амархан гаргадаг биш. Одоо хүмүүс юунд итгэж явж гин хүмүүсд хаашаа шуурж явж гин гэдэг рүү ингээд чиглээд ингээд ганхаад ингээд отныг дагаж явдаг тийм хүүхэд бол байгаагүй. Тэгээ энэ байдлаа ч гэсэн одоо хүртэл алдаагүй. Тэгээд альва зүйлийг одоо зүйлд би итгэх ч юм уу өөрийн гэсэн үзэл бодолтой болохдоо дандаа ерөнхийдөө судалгаа хийн. Тэгээ дээрэс нь бас өөрийнхөө мэдрэмжийг дандаа их сонсдог. Энэ хоёроо ингэж хослуулж байж одоо эцсийн одоо шийдвэрээ ерөнхийдөө гаргадаг. Тэгээ өөрийнхөө үзэл бодлыг байр суурийг тодорхойлно. Тэгээ тэн дээрээ тогтож чаддаг. Тэгээд бага хасаа илүү эхлээл би ингээд нөгөө иймэрхүү зүйлсүүдийг сураал явж идэл бидний энэ амьдрал гэдэг зүйл бол ерөөсөө тохиолдолтой зүйл биш байдгийн байна. Төрсөн гэр орон төрсөн газар, төрсөн эцэг эхүүд. За тэгээ цаашлах юм бол ханилж байгаа ханж гэдэг ч юм уу, төрүүлж байгаа үр хөвгтүүд гэдэг ч юм уу, одоо хийж байгаа ажил гэдэг ч юм уу бидний одоо энэ чаддаг авьяас, төрөлхийн авьяас чадрууд гэдэг зүйлүүд маань бас ерөөсөө тохиолдлын зүйлүүд бол биш юм байна. Бүгд маш их утга учиртайгаар бидэнд заяагцсан зүйлүүд байдаг юм байна гэдгийг ингээд олж тайлах тусам одоо өөрийнхөө одоо амьдралдаа илүү одоо хариуцлагатай хандах ч юм уу тэгээд одоо би хүн болго энд ингээд өөрсдийн гэсэн тодорхой цаг хугацаатай ирж байгаа хийж бүтээх одоо зорилготой ирсэн байдаг болохоор эдрийгээ бид нар ажил хэрэгэх болох
хэрэг болгож байж бид нар одоо сэтгэлийн амар амгалан мэдэрдэг юм байна. Эрүүл сарвал бас амьдрдаг юм байна. За тэгээд шаардлагатай амьдралд чинь одоо шаардлагатай бүх зүйлсүүдээ сүүлдээ ингээд өөрийнхөө хүч авьяас чадвараа ашиглан байж цогцлон бүтээх боломж бидэнд байдгийн байна гэдгийг одоо ингээд бодлын хүч ч юм уу тийм ээ. Одоо төсөөлөн бодох чадвараараа өөрсдийнхөө одоо амьдралд хэрэгтэй байгаа зүйлүүдээ ингэж дуудах боломж бас байдаг гэд олон түвшний мэдлгүүд ингээд олж авсан байгаа даа. Тэгээ энэ мэдлгүүдийг олж авахын тулд би маш олон жилийг бас зарцуулсан байгаа. Маш олон ном ч юм уу те үйл ажиллагаа одоо сургалтуудад сууж одоо мөнгөний хэлбэрийн хөрөнгө оруулалтуудыг маш их хийсэн байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн маш их хөрөнгө оруулалтуудыг хийсэн байгаа. За мэдээж хэрэг энергийн түвшинд ч гэсэн маш их хөрөнгө оруулалтуудыг ингэж олон түвшинд нь хийж байж одоо энэ зүйлсүүдийг олж авсан байгаа. Тэгээ 2020 онд би 20 оноос өмнө болоо нэг 10-аад жил шахуу би ингээд бясалгал хийгээд тэгээд анх бясалгал хийж эхэлж байхдаа бол ингээд миний тархин дотор маш их бодлууд эргэлдэж байгаагаа би ингээд олж харж анзаарсан. Өмнө нь бол ерөөсөө нэг тэрийг мэдэрдэггүй байсан байхгүй ягаад гэвэл мэдэхгүй байсан юм чинь. Тэгээд энэ талаар суралцаж аваад ингээд өөрийнхөө бодолтой танилцах, бодлыг ажиглах, өөрийнхөө дотоод ертөнц рүү өндөх гэл энэ одоо том аяллыг хийж эхлүүлж байх үедээ болохоор би ингээд надад нэг юм мөрөөдлөөсөн байхгүй. Би одоо энэ зогсолтгүй бодогдож байгаа бодол болоод энэ дотор ингээд мэдрэгдээд байгаа сонин одоо докторгүй ч юм уу заримдаа за өөрийн ч юм уу тийм хоосон ч юм уу нэг тийм мэдрэмж орж ирж байгаа. Энэ мэдрэмжүүдээ би бүр дараад ингээд одоо бүр ингээд зохицуулаад тэгээ ингээд бодлоо бүр тайвшруулад нэг юм гоё ингээд нэх гоё одоо өдөр болгон аз жаргалтай мэдрэмжээр дүүрээ явах юмсан гэж гэсэн тийм мөрөгдөлтэй байсан. Мэдээж хэрэг надад тийм одоо уран зоргоор дүүрсэн, эрч хүчээр дүүрсэн, аз жаргалаар дүүрсэн өдрүүд бас их тохиолддог байсан байхгүй юу. Тэгээ энэ тэр мэдрэмжээрээ би маш их одоо өдөр болгол тэгж тэр мэдрэмжээр амьдрахыг хүсдэг байсан. Тэгээ маш их өндөр мэдрэмжтэй байж байгаад гівгэнт ингээл заримдаа сэтгэлээр унаал готраал ингээл доод энерги рүү явж байгаа гот надад айгүй хэцүү санагддаг байсан байхгүй юу. Тэгэл энэ мэдрэмжүүд ягаад ингээд надад үе орж ирээд юм болоо. Тэгээ юутай холбоотой юм болоо гэдгийг ингээд учрыг нь олохыг хичээгээл тэгээ юм өрөвдөлтэйсэн баггүй. Одоо би өдөр болгон юм гоё аз жаргалтай тэ урам зоригоор дүүрэх хүчтэй байгаа л нэг гоё зүйлүүдийг хийж бүтээгээд ингээд амьдрах юмсан ингээл тэгээд бясалгалыг хийж эхлүүлсэн. Тэгээд 2020 онд миний одоо энэ тархин дотор бүр зогсолтгүй одоо бодогдоод байсан. Өөрөө ч би удирдах унтрааж чадахгүй бас ингээл явж байсан ажил маань үр дүн олоод мэдээж хэрэг тэр чинь ганцхан одоо хэдхэн сарын дотор хэдхэн жилийн дотор болчихоогүй. Мэдээж хэрэг энэ маань бас нэлээд олон жилийг зарцуулан байж одоо энэ бодол маань тайвширч өгч маш гоё чив чимээгүй болж гисэн. Тэгээд дотоод мэдрэмжээр болохоор бүр ингээд айгүй чив одоо бүр ингээд айгүй гоё тайван болчихсон баг. Бүр ингээд нэх гоё хэрэгчлөлтөд болсон мэдрэмж орж ирэл. Тэгэл ингээл годамжаар алхахад ч юм уу зүг зүгээр сууж явах ч юм уу те ингээл нэх гоё ингээд бүх юм ингээл талархалтайгаар хүлээж авал амьдрал гэдэг зүйл чинь ямар гоё юм бэ гэл тэгэл шовнуудын гоё жиргэж байгаа чимээнүүд нь нэх гоё сонсогдоод одоо годамжаар явж яхад гоё цэцэгнүүдийн өмнө нь ингээл айгүй завгүй явдаг гэсэн болохоор олж хардагчгүй байсан чинь цэцэгнүүдийг ингээл олж харсан чинь ямар хөөх ямар гоё юм бэ гэл ингээл бүр ингээл жижигхэн ийм зүйлүүд хараад ингээд бүр сэтгэл маань баясаал. Тэгэл би вау ямар гоё мэдрэмж вэ гэл би бүр ингээл айгүй гоё тайвширлыг мэдрээл ингээл тэгэл амьдралыг ингээл эргэн тойрныг ингээл харангуут бүр амьдрал үнэхээр гоё юм аа гэл бүр ингээл яаж юм бүр жинхэнэ дотроос юм гоё мэдрэмжүүд бүр ингээд цалгиж гарч эхэлсэн байхгүй юу. Тэгээ сүүлд нь за одоо би энд чинь ирсэн шалтгаан байгаа. Ганц би биш хүн болгоо энд одоо дэлхийд хүний биеийг олж төрөхөд болол ингээд учир шалтгаантай байдгаа. Тэгээ би энэ одоо өөрийнхөө учир шалтгааныг олж мэдхийг хүсэж байна. Би өөртөө бас танилцаж надад ямар авьяас чадварууд одоо нуугдсан байгаа. Тэдрийгээ би ингээд олж илрүүлээд хөгжүүлээд тэгээ тэдрийг ашиглаад гой зүйлүүдийг ингээд нийгэмдээ бусдтай хийж бүтээх хүсэлтэй байна.
Бага бахаас ерөнхийдөө бол надад тийм хүсэл байдаг байсан. Одоо хүмүүсүүд тэг хинхэн ингээл дуртай ч юм уу дургуй ч юм уу ингээд нэг ажил яваад орчдөг. Тэгээд тэрийгэ зарим нь үзэн ядан байж хийдэг. Би тийм амьдралаар амьдрахыг ерөөсөө хүсээгүй. Бага хасаал би энэ дэлхийд энэ нийгэмд бусдаа нэг тийм говьдог учиртай зүйлийг хийж бүтээх юмсан л гэж бодож одоо ирсэн. Тэгээд яг юу юм бэ гэдгээ бас ойлгохгүй бол тэгтээ тэрийг олохыг хичээгээл яваад байсан. Тэгээ сүүлдээ хүн хайгаад яваад хахаар олдог. Тэгээд баг багаар одоо миний нөгөө одоо 70-50-аас ч гэх юм уу те сүнсний чадварууд баг багаар нэгдэж эхэлсэн. Тэгээд баг хасаа би бас шүлэг бичих туртай өдрийн тэмдэглэл бичих туртай ч юм уу те юм зохиож бичих туртай ч юм уу ингээд нэг юм бичгийн чадвар надад бас байдаг байсан. Тэгээд сүүлд нь санангуйтаа нэрээ би чинь бас бичдэг байсан шүү дээ. Тэгээд одоо энийг гоё өргөжлүүлж би хийвэл яа гэдэг. Тэгээд би бас ном бичиж эхэлсэн. Тэгээд хэдэн жилийн өмнө бас мөрөөдөжсэн та яа би нэг гоё өөрийн гэсэн гоё номоо гаргаад тэрийг ингээ хэвлүүлсэн. Тийм бүр ингээ гоё ингээл гар дээрээ барьж үсэх юмсан ингээл айгүйх мөрөөдөжсэн. Тэгэл тэр үед чи ми Пош усад амьдарч байсан. Тэгээд хар хил дээр номоо гаргана гэдэг бас тийм амар ажил байгаагүй. Пош хэл маань бас тийм амархан хэл бол биш. Тэгээд Пош усад төрсэн хүүхэд биш болохоор би чинь бас тий миний хоёр дахь хэл болох дээр бас чаленжууд хүндрэлүүд бас байсан. Тэгтээ бичгийг хүсэж байсан нэг тийм мэдрэмж надад байсан л да энэ номоо би Пош хэлээр гаргана тэгээ чадна гэдэг. Тэгээд би номоо бичиж гисэн. Тэгээ номоо зарим үед ингээд номоо одоо бичихтэй би яг ингээд логикоор бичих гэхлээр ерөөсөө надад санаанууд орж ирдэггүй байсан. Тэгээд заримдаа болохоор би ингээд өөрийн 3-4 цаг үед сэрчдэг. Тэгэл бичмэр санагдаад янз бүр ингээд бодлууд урсаж орж ирээд байсан. Тэгэл бүр зогсохгүй намаа ингээд 50 байлгадаг. Тэгэл би сэрэл нөгөө орж ирж байгаа санаанууд ингээд болгодог компьютер хасаагаар бичдэг байсан. Тэгэл орж ирж байгаа санаануудыг ингээд бичээл бүр ингээл ямар заримдаа бүр 2 3 4 цаг ингээл зогсдоггүй бичээл тэгээ сүүлд нөгөө махан би юм физик би юм ингээл ядарч эхэлж байгаа байхгүй юу ингээл нон стоп бичих чинь. Тэгээд сүүлд нь би анзаарсан байхгүй сүүлд нь би ойлгосон энэ одоо номоо би яаж бичээд байна гэсэн чинь транс орж иж би бичээд байгаа гэдгээ сүүлд нь ойлгосон байхгүй. Тэр санаа надад урсаж орж ирдэг. Би ерөөсөө ингэж тэгж бичиж гэж төлөвлөдгөө зүгээр л ингээд хаа сумтай байдалтай хат чинь ингээд надад санаанд орсож орж ирдэг. Би тэрийг ингээд бичээд болгочдөг байсан. Тэгэхээр нөгөө миний одоо бичиж би одоо ингээд 3 ном гаргасан. 2 номыг өөрөө би гаргасан байгаа даа. Тэгээ тэр номуудаа бүгдийг нь би ингэж өндөр хэмжээсүүдээс мэдлэгийг татаж транс орж байгаад мэдлгүүдийг татаж одоо цаасан дээр компьютер дээр болгож бүтсэн номнууд байгаа даа. Тэгээд номоо гарлаа. Гайхалтай гоё мөрөөдлөө биелүүлчлээ. Тэгээд бас энэ талаар одоо хувь хүний хөгжлийн талаар ч юм уу те ерөнхийдөө юм ухаантай хүмүүстэй би юм ярьцгаа айгу дуртай. Тэгээд тэдрээс юм одоо ярилцангаа суралцах дуртай хүн одоо оюутан байсан болохоор ч юм уу те гоё бас юм ярьцлагын одоо подкаст хийж үзэх өөрийн гэсэн подкаст хийх юмсан YouTube сувгтай болох юмсан гэж хүсэжсэн. Тэгээд тэрийг бас хэдэн жилийн өмнө Posh дээр би Posh YouTube сувг нэгээд тэгээд Posh маш олон мундаг гоё хүмүүсүүдтэй гоё ярилцлагуудыг хийгээд тэгээд тэр ярилцлагууд маань бас надад маш их өгөөжийг өгсөн. Маш олон гоё хүмүүсүүдтэй танилцаад зогсохгүй хажуугаар нь маш олон зүйлсүүдийг бас өөрөө суралцаад хөгжөөд авсан. Тэгээ бас мөрөөдлөө гоё биелүүлж авсан байдаг. За тэгээд явж идэл би яг ч юм надад бас ингээд нэг энергитэй ажиллах хүсэл төрж эхэлсэн. Тэгээд 3 жилийн өмнө би бас Posh-д тэм сургалтанд суугаад 6 сарын сургалтанд суугаад онол практиктай холбосон. Тэгээ энэ сургалтанд суугаад одоо дипломтой, сертификаттай мэргэжлийн одоо энерги
энергийг ангаагч болсон байгаа даа. Тэгээд за тэгээ ингээл хөгжүүл явж байгаа л тэгэл бас одоо яг ингээл үйлчлэгч нар авч эхлээл тэднийг ингээд гоё те энерги биеийг нь ангаагаад ингээд хүмүүсэд үнэхээр гоё юм тустай гоё ажил хийх юмсан ингээл нэг ажил жинхэнэ ажил хэрэг болох юмсан ингээл мөрөөдөж явж исэн. Тэгэл тэр мөрөөдөл маань ингээл баг багаар биелж эхлээл одоо ингээд хүмүүсүүдтэй ажиллаж гин гадаад болоод Монгол үйлчлэгч нартай зарим нь болоод надтай байнга одоо ингээд тогтмол хамтарч ажилладаг одоо үйлчлэгч нартай бас болсон байгаа даа. За тэгээд ингээ явж байгаад бас энд сурсан зүйлүүдээ бас тэ хүмүүсүүдтэй хуваалцах юмсан хүмүүсүүдэд зааж өгөх юмсан тэ би одоо 20 онд өөрөө ийм гоо өндөр мэдрэмжийг аваад амьдраад байгаа. Тэгээд энэ гоё одоо мэдрэмжийг өөр хүмүүсүүд бас мэдэрч үзээсэй гэдэг санаа орж ирээд тэгээд тэг сургалтаа зохион байгуулж эхэлсэн байгаа даа. Тэгээд сургалтанд маань одоо ингээ хүмүүсүүд маань суугаад технээс ингээд аягүй гой өөрчлөлтүүдийг аваад өөрсдөө ангааж сурч ийн тэ ингээ гой тайвширч эхэлж ийн биеийг хөнгөрч эхэлж ийн би дээр нь байсан ялгын асуудлууд нь ингээд ангаагдаж эхэлж ийн гэл одоо сургалтанд маань суусан хүмүүсүүдээс ийм гой одоо мэдээ аваад уншаад одоо энэ нөгөө сэтгэлдлүүдтэй танилцах надад аягүй гоё байдаг. За тэгээ энэ үйл ажиллагаанууд ингээд өргөжлүүлээд явж байгаа. Тэгээд бас нэг бүр баг байхад бас нэг надад санаа байдаг гэсэн хэрэг. Би ер нь багасаа аягүй хүүхдэд хайртай. Тэгээ нэг хүүхдэд зориулсан гоё юм хийх юмсан гэж бодоод байдаг гэсэн. Яг гэхдээ тэр нь юу юм болоо гэдгээ бас сайн мэдэхгүй би. Миний бодлоор бол тэр одоо жоохон байх үед бол энэ өмчөө хүүхдийн асрамжийн газар ч юм уу нэ гэж боддог байсан. Тэгтэл одоо бол ингээд бодоод ахнаа. Одоо ингээд юмнууд чинь цаг нь ирэхээр л улам билүү тодорч эхэлдэг. Тэгээд ирээдүйд бол би гоё хүүхдүүдэд зориулсан маш гоё сургуулийг нээж нээх хүсэлтэй байгаа. Тэгээ тэр одоо үйл ажиллагааныхаа ажиллагаагаа эхлүүлээд сургалтаар одоо эхлүүлж байгаа. Тэгээд тийм болохоор одоо энэ Phoenix Academy-га үйл ажиллагаа эхлүүлэх гээд өөрийнхөө багтай багш нартайгаа ингээд хамтарч ажиллаад одоо энэ хичээлийнхаа энэ сургуулаар заах хичээлийнхаа програмуудыг ингээд бэлдээд явж байгаа. Тэгээ энэ сургалтаар бол одоо жинхэнэ хүн гэж хин юм бэ? Тэ? Энерги гэж одоо юу юм? Энерги гэдэг зүйлтэй яаж ажилдгийг, энергийг яаж мэдрэх вэ? Яаж мэдрэмжээ хасах вэ? Дээд би сүнс гэж яг юу юм? Тэ? Одоо өндөр энергиудтэй болоод өөрийнхөө сүнстэй одоо яаж холбогддгийг сүнс маань бидэртэй яаж холбогддгийг гэдэг ч юм уу те. За тэгээд өөртөө итгэх итгэл те. Тэгээд яаж зөрөгтэй байх вэ? Одоо яаж хүссэн зүйлдээ хүрч чадах вэ? Тэгээ яаж одоо зөв ёс суртахуунтай хүн байх вэ? Эдгээр бүх зүйлүүд одоо зөв хүн байх, өөртөө итгэлтэй байх, шудраг байх, зоригтой байх гэдэг энэ одоо зан чанаруудыг хүн өөртөө хөгжүүлж сурснаар энерги нь маш өндөр түвшинд байж чаддаг байгаа даа. Энерги нь өндөр түвшинд орсон байгаа тохиолдлуудад хүн үнэхээр одоо гайхалтай сайхан зүйлсүүдийг өөрөөрөө татаж маш одоо өөртөө тус болох ч юм уу те гой багш нартай ч юм уу гой хамтрагч нартай ч юм уу гой найзуудтай ч юм уу гой хантай ч юм ингээд учирч эхлэх боломжууд ингээд нэгдэж эхэлдэг байгаа даа. За тэгэл цаашлах юм бол те одоо хүүхдүүд маань өөрийгөө хинбэ гэдгээ мэдээд өөрийнхөө дээд биетэй холбоосон сайн. За тэгээд өөртөө итгэлтэй те ингээд маш олон нандин зан чанаруудыг өөртөө ингээд суулгачихсан байгаа хүүхдүүд маань бол тэгээ өөрийнхөө сүнсний зорилгыг ажил хэрэг болгоод өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ нээчихсэн тэрийг хөгжүүлж гисэн тэрэндээ бүр ингээд ямар ч эргэлзээгүйгээр те бат итгээд тэрнийхээ хойноос ингээд явж чаддаг өөрийнхөө энэ дотор нуугдаж байдаг энэ бурханлаг агуу хүчээ нээчихсэн тэрийг ашиглаад ингээд гой зүйлүүдийг хийж бүтээж одоо материалыг гой зүйлүүдийг материалыг жинхэнэ бодит болгож асуух энэ арга техникүүдээс ингээд хүүхдүүдтэй зааж өгөө гэдэг одоо хүсэл мэдрэмж маань намайг ингээд ерөөсөө хөтлсөөр байгаад одоо ингээд энэ ажил хэрэг болгож эхэлж байгаамаа. Тэгээд
энэ хугацаанд би бас одоо Европын болоод өөр улс орнуудаар нэлээх аялаж одоо амьдарч үзсэн. Ихэнх одоо олон жилийн бол Польш улсад амьдарсан ч гэсэн энэ хугацаанд бас Парис, Виена, Швейцар улсуудад амьдарч үзсэн. Одоо болохоор ингээд Испанд амьдарч байгаа. Далайн айраг дээр. Тэгээд амьдарч байсан улсуудаас гадна өөр бас маш олон төрлийн улс орнуудаар энэ хугацаанд ингээд аялаж үзээд маш олон орны хүмүүсүүдтэй ярилцаж үзэж тэднэртэй хамт суралцаж тэднэртэй хамт ингээд үйл ажиллагаанууд оролцож тэтгэр хүмүүсүүдийн одоо харж байгаа өнцгүүд ёс заншил одоо тэтгэр хүмүүсүүд бас ямар хаалтуудтай байгаад байна, ямар бас давуу талуудтай байгаад байна гэдэг ч юм уу ингээд олон талаас нь хүмүүсүүдийг бас ажиглаж харж анзаарч Монгол хүмүүсүүдийн онцлог, Монгол хүмүүсийн сул тал ч юм уу, гадаад хүмүүсүүдийн бас Монгол хүмүүсүүдээс юугаараа ялгаатай гэдэг ч юм уу, энэ олон зүйлүүдийг ингээд би бас энэ олон жилийн турш бас нэлээх ажиглаж анзаарч өөрийнхөө хувьд ингээд судалгаануудыг хийгээд явсан байгаа. Тэгээд бас одоо гадаад миний бас найзууд байдаг маш одоо хүчирхэг мундаг одоо яг насаар нь ярих юм бол надаас маш одоо ахмадалтай тэгээд амьдралын туршлага арван тийм найз нөхдөд бас надад айгүйх байдаг. Тэд нар маань болохоор дандаас өндөр энергитэй ажилладаг хүний одоо аура бийг ингэж одоо багасаа харж байсан төрөлхийн авиас чадвартай тэгээ ингээд өндөр энергиудаас хамтарч ажилладаг юм ухамсар өндөр бас тийм найзууд байдаг. Тэд нартайгаа бас ингэж энэ өөрийнхөө одоо академийнхаа үйл ажиллагааны талаар бас зөвлөгөө бас авч бас хамтарч ажилладаг байгаа. За Монголд маань бас ингээд багш нартайгаа бас хамтарч ажиллаж байна. Одоо ингээд багаа бүрдүүлээд явж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол миний алсын зорилго болвол энэ сургуулаа одоо сургалтаа эхний хэмжээнд бол сургалтын хэмжээнд явж байна. Тэгээ ирээдүйд болоод сургууль болгоно онлайн болоод яг бодит одоо сургууль хайбрид маягийн сургууль болно. За тэгээд ирээдүйд болоод энэ сургуулаа болоод дэлхийн даяар хийн одоо бүтээн гэсэн бас маш миний одоо алсын ихтэй зорилго байгаа. Тэгээд энэ одоо төслөө би Монгол улсаасаа бас эхлүүлж байгаадаа бас талархалтай байгаа, баяртай байгаа. Тэгээд Монгол одоо бас багш нартайгаа хамтарч ажиллаж энэ програм дээр ажиллаж байна. Энэ одоо ажлаа бас цаашлаад Европ болоод Аз гээд тэгээс үлдээ Америк, Африк гээд ингээд дэлхийн даяар энэ одоо сургуулаа бүтээн гэж одоо зарим ажиллаж байгаа. Тэгээд миний хийж байгаа энэ ажлуудыг та нар маань дэмжиж байгаа бол хүүхдүүдээ бас энэ сургуультанд суулгаад өөрсдөө бас миний зохион байгуулдаг бид бол бурханлаг оршихуй сургуультанд бас суугаад энэ талын мэдлэгүүдийг анхан шатнаасаа болоод одоо өндөр гүнзгий түвшин хүртэл нь суралцах бас боломжтой шүү. Энэ аргуудыг та нар маань суралцсанаар өөрийгөө хамгаалж сурна, өөртөө улам илүү ойртож эхлэх болно. Өөрийнхөө дээд биений дуу хоолойг улам илүү мэдэрч мэдрэмжээ бүр асааж эхлэх болно. Тэгээ өөрийнхөө жинхэнэ сүйдрүүдийг олж илрүүлж тэднэртэйгээ одоо ажиллаж сурах болно. Ингэж ирэх тусам хүн жинхэнэ дотоод амар амгалан олж тэгээд аз жаргал болоод ийм сэтгэл хангалуун амьдрал руу орж эхэлдэг. Тэр чинээгээр бид нар маань өөртөө одоо хэрэгтэй байгаа болоод шаардлагатай байгаа одоо асуудлуудыг, материалуудыг одоо тусламжуудыг ч юм уу хүмүүсүүдийг ч юм уу өөртөө рүүгээ татаж одоо материалыг бас болгож эхэлдэг байгаа. Тэгээ бидний амьдрал бол одоо бидний дотоод ертөнц бидний ухамсар энергийн түвшингөөс шууд хамааралтай байж байгаа. Хэрвээ таны дотоод ертөнц баялаг, ухамсар чинь маш өндөр, энерги чинь тэр чинээгээр цэвэр гоё ингээд аваараа бие чинь гэрэлтэж байгаа бол та янз бүрийн хорлолууд автагдахгүй байх боломжтой. Эрүүл байх боломжтой. Эрүүл байх юм бол та эрч хүчээр дүүрэн байна. Эрч хүчээр дүүрэн байгаа тохиолдолд бол та
маш гоё юм бүтээлч санаануудаар дүүрэн болж эхэлдэг. Яагаад гэх юм бол таны дээд бие чинь өөрийг чинь хөтөлж эхэлдэг. Өөр чинь хэрэгтэй шаардлагатай байгаа санаа тэгээд ажлуудыг эхлүүлэх энэ гоё нөгөө эрч хүч санаануудыг чинь ингэж өгч өөрөө чинь амьдралыг ингээд зөв чиглүүлж эхэлдэг болохоор угаасаа өөрийнхөө явах замаар яваад сүнснийхэн зорилгоо ажил хэрэг болгож байгаа тохиолдолд таны сүнсчин болоод өндөр энергид өөрийг чинь хамгаалж анхаарч юунд ч санаа зовохгүйгээр өөрийнхөө сүнсний замаар зорилгын дагуу явах боломж үд хаалгууд нэгдэж эхэлдэг. Гэхдээ тэр хүртэл тэр түвшинд хүрэх хүртэл бас хүмүүс нэлээд олон зүйлүүдийг туулах шаардлагатай болдог. Тэр даваа ч юм уу амьдралын асуудлуудыг давж гарах амархан аргууд бас бий. Тэр аргууд маань юу вэ гэхээр энэ мэдлгүүдийг л олж авах байгаа. Энэ хорвоо ертөнцийн хуйлуудтай танилцах. Тэгээ ингээд чухал мэдлгүүдийг олоод авчихсан байгаа тохиолдлуудад хүн болвол ямар ч асуудал амьдралд нь тохиолдсон бай. Тэр асуудалтай шантраад бууж өгөөд амьдралаа бүр дордуулах биш. Харин ч бүр ухаантайгаар төвчээртэйгээр өөртөө тууштай байдлыг суулгаж бүр хөгжиж асуудлуудаас гардаг. Тэгээ энэ байдлуудыг ч гэсэн хүүхдүүдтэй бид нар заагаад өгчих юм бол хүүхдүүд маань ч гэсэн гайхалтай зүйлсүүдийг хийж бүтээж хурж бас нийгэмдээ хэрэгтэй ч юм уу гайхалтай зүйлүүдийг хийж бүтээсэн хүн төрлөختний бас хувь тавиланд том эргэлтийг хийх ч юм уу ийм авяас чадвартай сүнснүүд бас төрөөд байгаа болохоор энэ сүнснүүдэд бас зөв чиглүүлж чадах юм бол бидний амьдарч байгаа энэ нийгэм болоод дэлхийн маань бүр л гоё ингээд эрүүлжээд ангаагдаад цэвэршээд гайхалтай болох боломж бий. Гол нь бид нар энэ боломжийг олж харж энэ боломжид итгэх хэрэгтэй. Бид нар юунд итгэж байна? Тэр маань л бэлдэг байгаад байгаа. За тэгээд миний талаарх бол товчхон мэдээлэл бол ийм байгаад байгаа. Тэгээд хамгийн гол зорилго маань бол ингээд миний бол сүнсний зорилго бол энэ нийгэмд энэ дэлхийд гайхалтай том зүйлүүдийг хийж бүтээх байгаад байгаа. Тэгээ энэ зорилгоудаа ингээд бага багаар ухамсарлаж эхлээд бага багаар ажил хэрэг болгож байгаадаа би бол маш их баяртай байгаадаа. Яагаад гэвэл өмнө нь би энийг олоогүй ойлгоогүй бас бүрэн мэдрээгүй байгаа үедээ бас ингээд яагаад ч миний сүнс бас ингээд намайг цаанаас өгөөд энийг олоорой, энийг ойлгоорой, энийхээ ханаас тууштай яваарай гэл энийг олоогүй байх үед бас айгүй хэцүү байсан. Тэгээ энэ зүйлүүдийг би олохыг маш их хичээж байсан болохоор ингээд олчихсон. Энийхээ ингээд үзүүрээс нь барьчаад явж байгаад бас баярлалаа талархаад байгаа. Тэгээ олон хүмүүсүүдийг ч гэсэн энэ байдлуудыг ойлгож аваад өөрийнхөө сүнсний зорилго хүн болгонд өөрсдийн гэсэн сүнснийх нь авяас чадварууд гэж байдаг. Тэдрийг нээгээд тэдрийг ажил хэрэг болгоод сэтгэлийн амар амгалан болоод амьдралдаа сэтгэл хангалуун байх. Энэ гоё мэдрэмжээр дүүр амьдраасаа гэдэг зорилготойгоор би номнуудаа бичдэг. YouTube сувгаа бас хөтлөн явуулдаг. Тэгээд бас сургалтууд болоод энэ академи маань үйл ажиллагаануудын зорилго нь бол бүгд нэг зүйл дээр л чиглэсэн байгаа, төвлөрсөн байгаа. Тэр маань юу гэхэл нийгмээ бусад хүмүүсүүдийг дэмжих, бусад хүмүүсүүдийн ухамсарын энэ тэлэлтийг хэрэгт нь туслахад л оршиж байгаа. Тэгээд та нарт маань хэрвээ бас асуулт байх юм бол бас доор бичиж үлдээж болно шүү. Тэгээ удахгүй эхлэх гэж байгаа. 4 сарын 4-нд эхлэх гэж байгаа. Энэ сургалтанд хүүхдүүдэд бас бүртгүүлж эхлээрээ. 2 анги байгаа. 6-аас 14 насны хүүхдүүдэд зориулсан болоод 15-аас 18 насны хүүхдүүдэд зориулсан. Ийм 2 анги тэгээд хүүхдүүдэд насанд нь тохирсон ангиудад нь бүртгүүлээд энэ талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгож хүүхдүүдэд багаас нь хүн шиг хүн болгох тал дээр нь бүгдээ бас хичээж ажиллая. Энэ нийгэмд бол зүрх сэтгэл хайраар дүүрэн ийм
бусдыг ойлгож чаддаг, өөрийгөө ойлгож чаддаг, одоо өндөр энергиудыг мэдэрч чаддаг өөрөө өөрийнхөө навяас чадваруудыг ашиглаж хөгжүүлж чадсан одоо ийм баланстай, тэнцвэртэй хүмүүсүүд маш их одоо хэрэгтэй болж байгаа. Ирээдүйд бол бүр ихсэх, энэ хэрэгцээ бүр ихсэх болно. Тэгээ ямар хүмүүсд ирээдүйд ерөнхийдөө бол аз жаргалтай сайхан явах вэ гэхээр энэ ухамсар, энерги өндөр түвшинд аваачиж чадсан энэ хүмүүсүүд л сүнснийхээ хөтөлтийг дагаад ямар ч цаг үед ямар ч асуудлаа зүгээр шийдвэрлээд зөв зүйлсүүдийг дагаж мөрдөөд гайхалтай амьдралыг одоо өөртөө болоод нийгэмдээ бүтээх чадвартай болж байгаа. Тэгээ миний бол зарлага бол энэ одоо үйл ажиллагаанд нь хүүхдүүдтэй болоод эцэг эхүүдтэй дэмжлэг үзүүлэх байгаа. За та нартаа тэгээд энэ талаарх бичлэгийг хүргэхийг хүслээ. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Энерги ангаалтанд орох болоод хүүхдүүдээ сургалтанд бүртгүүлэхийг хүсэж байх юм бол доорх хаягуудаар холбогдоод цагаа аваад бүртгүүлээрэй. Тэгээд энэ бичлэгийг маань бас хэрэгтэй хүмүүсүүдэд нь цааш нь шеэр хийж өгөөрэй. Лайкын дараарай, комент бичээрэй. Тэгээд бас огийг маань дагаарай. Энэ гайхалтай газар та бүгдтэй хайрын гэрлийн энерги явуулъя. Тэг одохгүй дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.